Санхүүгийн хоршооны тухай хуулийн төслийг заяавал гишүүний амтаар өргөн барьсан. За энэ бол өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хадгалам зээлийн хоршооны тухай хуулийн шинжилсэн найруулга юм байна. Санхүүгийн салбарын процессыг хөнгөвчлөх, илүү их дарамт шахалтаас чөлөөлөх, ард иргэдийг энэ хүүгийн дарамтаас чөлөөлөх, энэ чөлөөлөе гэдэг улсын хурлын дарга санаачлах хүрээнд энэ санхүүгийн салбарыг ялангуяа энэ бичил санхүүгийн зах зээлийг зохицуулсан хууль эрх зүйн орчны нэг томоохон салбар бүрэлдэхүүн хууль нь бол өөрөө энэ санхүүгийн хоршооны тухай хууль буюу хадгалам зээлийн хоршооны тухай хуулийн шинжилсэн найруулга. Тэгэхээр энэ хуулийн дээр бид бас авч үзэх шаардлагатай хэд хэдэн гол концепц үзэл санаанууд бий. Хэдийгээр хадгалам зээлийн хоршоо байгуулагдаад олон жилийн нүрийг одоо үзэж байгаа ч гэлээ гэсэн зөвхөн өнөөдөр эрх зүйн байдал нь энэ хоршоодыг бүртгэх чиглэлийн эрх зүйн зохицуулттай. За энэ нь магадгүй энэ бүртгэлийн процесс нүүрээ маш олон дарамт чирэгдлийг үзүүлж идэг. Нөгөө талдаа ард иргэд яг энэ хуулийн цорхоогоос болж зээлийн хүүгийн давхар дарамтанд орох эрсдэл нөхцөлийг бас энэ хууль үүсгэж байгаа. Тийм учраас өнөөдөр бид энэ хадгалам зээлийн хоршоо буюу санхүүгийн хоршоод ямар түвшинд ажиллах юм? Банк бус санхүүгийн байгууллага ямар түвшинд ажиллах юм? Дээр нь арилжааны банк ямар түвшинд ажиллах юм? За энд хэн хяналт тавих юм? Энэ одоо хувьцаа эзэмшигчид буюу өөрөөр хэлбэл энэ хадгалам зээлийн хоршоог бүрдүүлж байгаа энэ хоршооны гишүүдийн эрх ашигыг яаж хангах юм? Хоршооны гишүүн зөвхөн зээл авах ёстой. Хадгаламж эзэмших ёстой. Банк ус одоо санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанаас ялгаатай зөвхөн энэ бол хоршооныхоо гишүүдэд үйлчлэх ёстой. Ашигын төлөө бас байгууллага байх ёстой. Гэтэл ашиг олохын төлөө хоршооны гишүүн бус хүнд өндөр хүүтэй зээл олгоод тэр зээлийн хүүгээрээ ашиг олдог ийм цөөхөн одоо албан ёсны гишүүнтэй зээл авсан хүн болгоно гишүүн болдог 6-7 мянган гишүүнтэй болцсон ирнэ. Бодит амьдрал дээр нэг одоо 60 хүрэхгүй хүнтэй ийм хадгалам зээлийн хоршооны хэлбэртэй мөнгө хүлээлтийн схем хүртэл үүссэн байна гэж үзэж байгаа. Тийм учраас энэ нөхцөл байдлыг чөлөөлж ард иргэдийг зээлийн дарамтнаас энэ хүүгийн дарамтнаас чөлөөлөхийн тулд өнөөдөр энэ хадгалам зээлийн хоршооны тухай хуулийн шинжилсэн найруулгыг хаврын чуулганд бид хэлц хэсгийг оруулахаар бэлтгээд ажиллаж байна.